Манай арай цэргэн бодоод хүмсхүү. Яг та байгаагаар л зүгээр шүү дээ. За юу хийж байгаа лээ? Roll cage хийж байна. 6 цагийн roll cage. Яг нь манай ангилалд roll cage тийм шаардлагатай биш л дээ. Гэхдээ нөгөө одоо эрхүүд RFC дээр R3, R2, R1 буюу нөгөө мэргэжлийн ангилал modified сонирхолтой ангилал бүгдээр нэг замаар явна. Одоо порогийн замаар бид нар явна гэсэн үг. Тэгэхээр нөгөө жалгатай 2 м их 90 градус хан руу авирна, жалган дотор явна. Өнгөрсөн жил бид хоёр чинь 2 удаа унангаа алдсан. Азтай гэх юм уу хаашаа. Дээврээрээ модонд яраад дээвэр тусан талаа бас аваад унгаа юм шинэ. Одоо тэгээд унж магадгүй гэж бодоод нэг рол гэж хийж байна. Унцгаа бүтэн бодож. Амжина. Гимэн өөрөө юмнуудаа хийждэг болохоор гайгүй маа. Ингээд рол гэж мэж бүх юмаа бодон бүх юмаа өөрөө хийж байгаа. Бас гайгүй. Бас өөр нэг бус хүмүүсээс шалтгаалж нэг ажил удаашрсан юм байхгүй. Гайгүй. Ажил нь яаж өөрөх нь хувийн ажил нь яаж байна вэ? Чөлөө авцсан уу? Хувийн ажил яг хөө тий нөгөө тэмцээнд оролцсон гэд ерөнхийдөө чөлөөтэй байгаа. Тий тэгээд одоо нөгөө хойшоо хил давж Орос улсын улсын RFC глобал олон улсын тэмцээнд явах учраас аюул ач холбогдол өгч байна. Тэгээд машинаа сайн бэлдэн ба. Тийм л байна да. За Кавказны roll cage-ны стандартын хувьд ерөнхийдөө яг бид хэд бол аль ч спортын төрөл FIA-гийн стандартыг барьдаг. RFC-ч FIA барим, манай дрифт холбооныхон ч FIA барина, МОФ-ийн ч FIA-гийн стандартыг барьдаг. FIA-гийн стандартаар болохоор ерөнхийдөө хойд үндсэн энэ P гэж ярьдаг. Энэ манай энэ P нь болохоор 45 мм-ийн турба 2.5 хантай. Айсгол 50 мм-ийн турба 2 хантай гэж байдаг. Тэгээд ямар ч нөгөө залгаас ороогүй яг ингээ P-гэр үндсэн матагдана. Тэгээд энэ бол ерөнхийдөө манад бол олцтой 40 турбаг ашиглаад хийсэн. Ерөнхийдөө яг 40-30 гэж зориултын каркасны турбаг ашиглаж болно л да. Гэхдээ энэ дээр яг одоо захиж авчрах цаг хугацаа байх болохоор ерөнхийдөө ингээд 40 турбагаар хийж байгаа. Бусад тулааснууд нь болохоор 32-ын турбагаар хийж байна. Яг FIA-гийн стандартаар бол 38 мм-ийн турбаа гэж заасан байдаг. 40-30 гэж. Тийм байна. Тэгээд ерөнхийдөө айл болох стандартын төхүүлэл хийж байна. Тэгээд бас энэ каркасан дээр энэ амлгаа их чухал. Одоо энэ айл болох сайн дүүргэлттэй амлгаа ч мод энэ хойны амлгаанууд айгүй чухал. Сайн амлгаа хийвэл сайн каркас болно. Тийм л байна да. Өөр юу вэ? Хэд хоног үлдсэн байлаа? Ер нь яг хизээ яв. 24-нд явна. 24. Тэгээ 24-нд явна. Тэгээ замдаа нэг хил дээр саатуул 1 хоног гэж запаслаад, замдаа 1 хоног гэж запаслаад явж байгаа. Тэгээд 27, 28, 29-нд тэмцээнүүд болно. Тийм байна да. 3 өдөр тэмцэлтэн Оросуудтай. 3 өдөр гуруулан дээр болох юм байна. Тийм 3 өдөр гуруулан дээр нэг 7-8 стейж тэмцээнээр гараагаар уралдана. Тэгээд Оросын бас нэлээд том авраг ирж байгаа гэсэн Читаас бас нэлээд аврагууд олон сайн тамирчид ирж байгаа гэсэн айгүй олон хүрээлэлтэй. Яг бол нэг Global Series буюу нөгөө Малайзид болдог хамгийн том тэмцээний tax free болгодог тэмцээн, эрэгтэй тэмцээн гэх юм уу. Тэгээ тийм болохоор хүмүүс айгүй их оролцож байгаа гэсэн үг. Оросоос ч тэр манахаас нэг 6-7 баг явах юм шиг үлээ. Тийм байна да. Одоо тэгээд будахаар чанда ямар өнгөтэй болох? Бодож байгаа. Тийм гоё чинэл ягаан өнгөр боддог юм одоо. Гоё гала өнгөр хажуугаар ногоон оруулаад. Тэгээ ногооны хажуугаар цэгэр кант оруулаад. Тэгээ дээврээ улаан өнгөр бодоо. Шух. Аяа, саарлаар нь өнгөс иргэнэ. Саарлан өнгөс иргэнэ. За. Хамгаалтынхаа каркасыг хийцэн. Одоо суудлаа аваад 2 спорт суудлаа хийгээд бүсээ солиод дээврээ хийгээд арьсаа солилцуулдаг боллоо да. Тийм ээ да. Ер нь машин хэдэн хөвтэй явж байна?
За 60 ч юм уу 55 ч юм уу. Одоо нөгөө нуусгүй спорт сандал сөөрэ тааруулах гэж байж байна. Тэгээ сөөрэ тааруулчаад үсээ тогтоочвол ер нь боллоо. Тэгээд будагны ажил үлжиж байна. Тэгээ доогоор явах үедээ ганцдаг чеклэх юм байна. 6 цагийнхаа каркасыг яг 100% хийгээд дуусгачлаа. Тэгээд бүсний суур юмуд бүгд болсон. Одоо тэгээд каркаснаа хойд тулаасыг цагаанаараа бодчихвол тэгээ болно. Тэгээ одоо нөгөө сая Scorpion Mazala-гийн логон дээр бичлэгэн дээр хүмүүс нөгөө сандлаа солиоч, бүсээ солиоч гэдэг амар хүмүүс тэгж хэлсэн, бичсэн. Тэгээ сандал нь яг ингээд хоёр ингээд нэг хос сандал нь шинээрээ битээрт байсан. Тэгээ сая нөгөө 93-ын Мөнхбат буюу Бориахаас 4 цагийн хос бүс авлаа. Тэгээд одоо яг 100% бүх юм яг каркастай, зориултын сандалтай, зориултын бүстэй л болж байна да. Тэгээд одоо та бүхэн тэгээд сэтгэлээ чилээхгүйгээр үүсгэн байна да. Анди хөл гайгүй юу? Дөөл байна да. Тэмцээний үеэр идэх үү? Ер нь идгэх гээл гам бариад Гам барьж байгаа моцикл нь яваад байх уу? Тэгэл чи энийг ингээл үзэлтэй. Тэгэл сойлттой тий. Өвчнөө даван туулахын тулд бие бэлдээл гэж байна. Бие бэлдээ. Ер нь бол тэгээд энэ жилийн надад манайх л гэж үзэндээ. Хэдэнд явах вэ? За 6 сарын 24-ний орой шүн гарч явъя л гэж тооцоолоод байна. Өнөөдөр 19 5 хоног тий. Манай машин маань ч бас арай болоогүй байна. Тэмцээнээс цог хөдлөх хүмүүс аа. Мерсер хамт явж тэмцээ үзэх хүмүүс бас байгаа. Хамт аялж явах гэж байгаа ч хүмүүс бас байгаа. Энд ойролцоогоор нэг 7-8 хүн бид бүгдтэй хамт тэмцээний зүг гидэн годон гараал шидэндээ Загсаар хамт. Би нэг түрүү жилийн нэг түүх ярьж өгөө. Найзуудтай ч байгальтлагаас очиж нэг загас ярьж өгье гээл. Очоод шийдэж бүгдэхгүй юм л. Тэрийг хуусанд бол загас байна гэж бол итгэхгүй л. Дотроос мангас гарч ирэхээр амар том нуур хэл. Тэгэл үргэлжлүүлээд байгаль нуурын хэрэг дээр бөөнөрөө нэг уулзцгаая. Энэ жил намайг яаж эрхлүүлэх? Чи яг ямар? Хаагаараа явах юм. Газар үзүүлнэ, нутаг үзүүлнэ. Нутгийн боор шамт амсуул пиршги тийм үү? Манай пиршгич бас аюулт замаараа хоёлоо манай боредуудаар орно. Сайхан мундаг хүмүүс байгаа ажилласагт очиод нүд хий. Таа нэрхэж. Эцэг энэ хөр байна. Дэсэн ба. Өөрөө танилцуулаа. Харлын магас эзнэ. Яг ямар нэвтрүүлэгт ороод байгаа лээ бэ? Чинжүүгийн влог. Чинжүү. Чинжүү бол ер нь хүнэлтэй хүн хөө. Гайгүй. Дээд ч биш, доот ч биш, дундуур гайгүй. Гайхтайхгүй. За баярлалаа. Снөөлэн Ар Монголын алдарт найруулагч яриа өгсөн логонд орсонд баярлалаа. За амжилт хүсье танд. За өнөөдөр 6 сарын 21 шинэ гачуурт дээр аваад ирсэн. Дээврийн авах гад байж та. Машин ерөнхийдөө иймэрхүү болсон байна. 2 спорт суудлаа тавьсан байна. За одоо хойш чинь яаж орох юм бэ? Өрүүлэн аппарат, цахилгаан өрүүлэн аппарат тавьсан. Ийм цахилгаан өрүүлэн аппарат тавьсан. Дээр. Өөрийнх нь өрүүлэн аппарат. Өөрөө ер нь өрүүлэн аппарат байж. 69 чи өөрөө тэр чигээр өрүүлэн аппарат шүү шүү. Ялгаа нь юу вэ? Гидэртэй болж байгаа гэх юм уу? Одоо нөгөө минийх чинь гидэр байхгүй, механик өрүүлэн аппараттай.
Одоо суурин дээр дарж эргүүлэхэд айгүй төвхтэй гэсэн. Яг явдал донд яг жоохон хөнгөрчин. Суурин дээр айгүй төвхтэй. Тэгээд суурин дээрээ төвхтэй болохоор юу яагаад одоо Оросчийн стейжтэй тэмцээн дээр суурин дээр айгүй их маневр хий, нааш чааш явна. Тэгэнгუთ өрүүлтэйг айгүй их зодтолдох бах. Тэгээ өрүүлтэйгээ зодтолдохгүй тулд нөгөө цаглахаа өрүүлэн аппарат тавилаа. Тэгээд ямар ч байсан Оросынхоо нөгөө техникийн юуг нь үзэхэд ямар өрүүлэн аппарат бол хамаагүй л гэтгцээсэн. Тэгээд очиод яах юм байгаасаа хэлж мэдэхгүй л. Гэхдээ гайг баха. Доороо бүхнүүд нь өөрөөр болохоор гайг бах. Тэгээд болохооргүй бол шууд солих уу? Болохооргүй бол тэгэл өрүүлэн аппарат унтраагаал явна гэсэн үг л дээ. Тий одоо тэгээд яа гэм байгаа тэгээд болчихгүй л хөдөө. Тэгээд бодож ш. Шалгалт нарийн явах. Тий үлэг шалгалт нарийн. Оросоо жоохон төвхтэй. Монголчуудыг очихоор нэг зүгээр байхгүй заавалчгүй нэг машин болгон дээр нэг юм гаргаж ирээд идэм аа. Одоо нэг R3 шүү дээ. Нэг нь л. Одоо миний англи чинь Оросоор бол R3. Монголоор бол TR1. Оросоор гэхдээ modified гэж явна манай англи. Тий modified гэж явна. Стандарт бүр яг стандарт англи гэж байгаа. Тэрний дээдлийн modified англи гэж байна. Миний англи бол. Тийм байна да. Одоо энэ сая ганахаас бэлгэнд суперийн дээвэр авлаа. Тэгээд одоо боох гээд байж байна. Тэгээд гараж дээр очиод гүц цайн боогоод тэгээд будаг шунхны ажиллаа эхлэнэ. Дээврээ тавихаас өмнө карказаа хийсэн. Тий. Одоо тэгээд хамгийн сүүлийн ажил дээвэр болчихлоо. Тэгээд дээврээ одоо тавьчаад тэгэл будагандаа ороод тэгээ нарийн ширийн жижиг деталуудаа сайн чеклж янзлаа. Тэгэл хоёр дахьтаа гараа шидчихэндээ. Тийм байна. Чи болсон байна. Тэ. Нэр өрүүлэн аппарата Монголын Ваз клубын гишүүн Төмөн цэрэг дээр очиж хэлгсэн. Цахилгаан өрүүлэн аппарата яг айгуу 2022 оноос хойш хийж байгаа гэсэн. Өрүүлэн аппарат ер нь Вазуудад тэгээд нэгэнд хийгээд гарцсан хүн дээр хийлгүүл дээр байх гээд өнөөдөр очиж өглөө хийлгээд одоо өдөөс хойш одоо энэ дээвэр туурхныхаа асуудлыг янзлал байж энэ да. Ахаа нэр алдар юм бэ? Монхоо. Даавруудад ажлын жил ажиллаж байна. Олон жил болж байна. Ахаа. Танай павильоны чинь дугаар нь хитэ. 247. Яа. За олохгүй байсан техникийнхаа юг нэг ахаас оллоо. Дааврыг нилээ хойнод юм 247 дугаар байвлаа юм байна. Таад эрэхтэй юм аа. Энэ ахаас асуугаарай. Айгуу тусчих байх шүү. Олдохгүй байсан юм хашаан дээрээс ирээд юм ийм аваад өглөө. Хаас өдөржөнгөө л өдөржөнгөө л биш. Явж алуун наранд хятан баярын жоллоо шүү. Аяа нөө. Сайн нэг хаалганыхаа нэг юм төвчийг хайгаад төлтөө. Даавар дээр байдаг. Задарган дээрээс замбаас байдаг. Бичлэгэнд орох гэсэн чи хичээд орохгүй байх шиг байна аахгүй. Яа баярлаа. Царайлга. Амжих нь байна да. Юу болох нь? Цаг бас тавьчих шүү те. Өнөөдөр бүтээсэн маргааш нэгтгэхдээ нөгөөдөр өдөр гарна. Гоё. Зааврам. Ой за орой мэд. За юу вэ? Тав. Ирэл. За. Хизээ ирсэн. Ингээд нөгөө юу чиг ирсэн байсан юм уу? За. Өнөөдөр чинь хэд
мөлий хасараа марч хараад. 24-ний шөнийн 23 цаг болж байна. Бидэд одоо гарах гад машинуудаа бэлдээд байж байна. Тэгээд ерөнхийдөө уралдааны машинда нэлээд шинжил хийлээ. Тэгээд юмнуудаа ер нь хийгээд болчлоо. Тэгээд очиод ганц нэг хийх юм байгаа. Тий, одоо тэгээд багийнхнагаа хүлээж ир манай баг нийтдээ 6 оны бүрэлдэхүүнтэй явж байгаа. Тэгээд манай бас дахиад өөр найзууд бас машинтайгаа хувьдаа хамт очиж тэмцээ үзнэ гэдэгсэн. Тэгээд бид 6 одоо тэгэл машинаа чирээд явна да. Хатвал буугаараа чирээд явна. Дөнгөсөө энэ ч нөгөө хатвал буугаа шинээр хийчлээ. Тэ. Тэгээд одоо явна да. Ёо манай мэрэгжлийн английн тамирчид төрүүлэг хөдөлсөн байгаа ачигч нартайгаа. Яг бол Орсын хэлээр өглөөний 8-аас оройн 8 цагийн хооронд нөгөө C английн машинууд гардаг болохоор тэрэндээ амжиханд бол төрүүлээд очиод очрлоод байж игээ гэсэн. B английн жижиг тэрэгнүүд болохоор 24 цагаар хил дээр нээлттэй болохоор асуудалгүй. Тэгээд Орсын Алтан булгийн бомц дээр нөгөө мэрэгжлийн английн тамирчтайгаа уулзъя гэд хэлсэн байгаа. Тэгээд одоо тэгэл хөдлөөл явна да. Машины бүрэн бүтэн байдал хэрэг хангацсан. Машины бүрэн бүтэн байдал чадхаараа л хангалаа ер нь. Өдөр ирэхэд нэг уурлаад юу болохоо гэсэн гэлээ. Өдөр ирэхэд нэг хат холбоо хийж исэн чинь урд араам хандарч штэ. Араамаа янзлаад. Ганц хоёр нэг юм болохгүй. Тэгээд Орс машин чи бас төвхтэй штэ. Шин сэлбэг хийн, шин сэлбэг нөртөл таарахгүй тэрийг янзлна. Бүх юм төмөр детальтай байдаг болохоор айгуу тийм нарийн ажилбартай. Одоо юу гэдэг нэг ийм баг үгээд юм да. Орс машиныг бол миллиметрийг 10 хаасны нэгээр хийдэг байхгүй. Энэ Герман болон Япон машиныг болохоор миллиметрийг 100 хаасны найр хвшилтаагаар хийн. Тэгэхээр угаасаа ойлгомжтой өстэй. Яваалан да. Тэ. Одоо ивент итгэж байгуулагч юм төсөс дэмжиж байгаа хүмүүсээ. За ивент итгэж байгууллагаас манай 5 могд группийн KFC Монголиагаас бит хоёрыг спонсорлж байгаа. Тийм тэгээд бас Jeep Service Mongolia-гаас бас гараж дээр сервис дээр бас спонсорлж байгаа. За одоох манай хамт явах багийнхаа. За чип юу? За ойлголоо. За. Манай багийн манай машин чирж явах багийн хүмүүс ирж байна. Хаалтаа сөхөө те. Манай бажи хорд юм да. Тэстэ. За сайн байна. Чин зэрэг. Волог. Яасан байна да. Харгаа мэдгүй хонож тэнэн хөгжим чанхан хана нэмгэ хөршиг дуурсан хонхон жингэн хөдлөн дутаж хомон жингэн хөсөө ганц тоншод битэн чадан тариуч харман жингэн чалчих цаагүй гадуур жингэн шатгаа нэмэн суцаад ихнэ мөнгө төлн карман дэлэн октод намайг санаад дэлэн орой болгон санаад дэлэн идэж дуусаад өсөж ирлэн дөнгөж залаад үрхэж ирлэн хөгжим сосоод өглөж ирлэн үзэн ячаа шүтэж ирлэн дотоод энэ намайг дэлэн дотоод хөнгөд гараад дэлэн тунгаа нэмэн толгой иргэн дотоод өслөө дотоод дэлэн дотоод энэ намайг дэлэн дотоод хөнгөд гараад дэлэн тунгаа нэмэн толгой иргэн таны өмнө хараад дэлэн Дуг 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 дотоо байгаа мэдрэмжүүдэ дуг 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 хоосон байгаа цагаа бусдаар дуг 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 намайг өртөө чиний зүрх дуг 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 өнгөнд заундаа бүр дуг 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 өмсөж зүгээр битэж байгаа дуг 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 өдөр болгон хааслаадаас дуг 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 өөрийгөө өөрийн хүснээр дуг 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 За видео даян замдаа хөдөлсөн алс бодлоо Байкал руу явж л байна. Бидний ивент итгэсэн 5 богд фүүз компанийнхаа KFC-гээр зочилж явж байна. Дахин салбараар орж явж байна. Манай дахин салбартай танилцаарай. Энэ дахин салбар маань 24/7
Та дайын замд байхдаа бас дархан салбар дээрээ хотоодо дөргөө гараарай. Хүүхэн хараа торон зүгэн хүүхэн хараа томор зүгэн хүүхэд гаргаа томооч магаа төгшиж өглөө тоглол зүүн цонхоо буулга салхисүрэн дохоо шараар дахиж өгрөн дэргэд хамуу температур нэргэж чадахгүй амьдч өгөн дотоодын намайг дилнэ дотоодын бид гараа дилнэ тугааны минь толгой иргэн дотоодын дилнэ дотоодын намайг дилнэ дотоодын бид гараа дилнэ тугааны минь толгой иргэн дотоодын минь хараа дилнэ Tuk tuk tuk, дуртай байгаа мэдрэмжүүдээ tuk tuk tuk, хоосон байгаа цагаа бусдаар tuk tuk tuk, намайг өртөө чиний зүрх tuk tuk tuk, өнгөн мэдсэн ундаа бүр tuk tuk tuk, өмсөж зүгээр Манай багийн хамт олон бөөнөрөө захынныхаа KFC-ийн салбар дээр хоолоо идэх чинь. Тэгээд энэ чинь цаашаа шууд алтан болов бомб руу шууд зогсгоо гэдлэн. Тийм бай. Нэг машиныг дагаж 3 машин явж гин. 4 машинээ бүрэлдэхүүнтэй манай баг явж байна бас. Ганц машин тэгээд том баг явж байна. Одоо алан. Залуучууд юу үзгээж байна? Тэгтлэмэр. Гоё штэ. Бүх асуудал үүсэж байгаа уул ноос гарч болохгүй болцсон гараад ирчихэж байгаа байхгүй. Авсаар бонусээ. Бэж юмэд тосч. Юу яа хүүхдүүдээ энэ Оросд ирээрэй гэж хэлээ. Гэтэ энд амар халуу байт юм байна гэж. Одоо бараг 35 зааж ах шиг байна. Мэдгүй манай машиныг 90 хараг гитэр гацсан. Шинэ хэд вэ? 90 чи 33 болов. Шинэ хэд зааж. Амар халуу байна. За энэ юу болов? За ёо хил дээр амар нарийн болчих. Хоёр тууд эхний удаа гарахад айгүй төвхтэй байдیں۔ Тэгээд хоёр туудаа гарахад гайгүй байхгүй. Тэгсэн чинь хоёр туудаа гарсаж айгүй төвхтэй. Тэгээд Улаанбаатар хотод байгаа миний бүр өөр машиныг хүртэл асууж тэмдэглэл хийж байна. Хилээр гарах жоохон чанга байлаа. Тэгээд жоохон юу байлаа? Жоохон удлаа. Хилийн шалгалт болж байгаа чанга. Тэгээд машинагаа хойно би бүх багаж, бүх сэлбэг ачсан. Бүгдийг нь буулаад нэг бүрчлэн үзүүллээ. Тэгээд ямар ч хэсэн тэгээд манай багийнхан маань бүгдээрээ гараад ирсэн байна. Тэгээд RFC Байкал Иркутск руу аялал үргэлжилсэн. хайдах шинхэн жилийн баярын үдэш гайхам хайраа дөрөн гэрбэл найз нөхөн тамартара энэ дэш тодом мөчи тот мөчи аргадон дарса хариндо тага дэшгот шинон мадурын мөхтэй шинона Ажилтаа зав. Цагаан өнгөр хурм наран хадган цадган Сахан цагийн айсаар төрсөн өдрөөр сэтгэл дүүрээ гайхан гэрбэл ахын достаанаа За аяллаа ихний өдөр үргэлжилж байна. Одоо яг аль хавцаа явж байгаа вэ? За байгаль нуурын иргэн хавцаал явж байна. Тэгээд сая нэг газар олоод буудлагдсан чи оршуулгын газар ингээд ирчих. Манай хүмүүс жоохон өөр газар онёгээд одоо бабушкаар явж байна. Бубугийн бабушкаар явж байна. Батан нэг юм дэвчкаасаа. Бидэнтэй хамт байгаарай. Үгүй штэ. Батаны нэг ягаар дэвшгүй.
Хоёр маш араастайгаа явж байна да. Галтгооны хэрэгсэл айгу муу авсан байна. Бүгдээрээ л бие биендээ л найдсан юм шиг байна. Хэрхийг тэнгэр мэдгэдэггүй. Ямарч болно өлсөд өгчихгүй. Гоё явж байна тий баярлаа гэж хэлсэн. Баярлаа. Бүрээ. The next day.